За та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Нийгэм судлал хичээлээр эсэгтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх зориулсан Монгол Улсын их сургууль боловсролын үнэлгээний төвийн хамтарсан ээлжид хичээлээ эхлүүлье. За 2023 оны нийгэм судлал хичээлийн эсэгтийн ерөнхий шалгалтанд хүндэтэр даалгаврууд ямар сэдвүүтэй холбогдож ирсэн бэ гэхээр үнэлгээний төвийн ирүүлсэн саналаар болвол эрх зүй хичээлийн иргэний эрх зүй гэсэн дэд сэдв, иргэний эрх зүй харилцаа гэсэн дэд сэдв, за төрийн эдийн засгийн бодлого гэсэн сэдв, Монгол улсын гадаад харилцааны зөөлөн хүчний бодлого гэсэн энэ гурван сэдвээр гол нь юу анхаарах вэ гэдэг талаар товчхон та бүхэнд тайлбарлая. За 10 дугаар ангийн нийгэм судлал хичээлийн дээр бол иргэний эрх зүйн харилцаа гэдэг дэд сэдв байгаа. Иргэний эрх зүйн харилцаа дэд сэдв дотор бол ер нь иргэний эрх зүйн харилцааны бүтэс, бүрдэл хэсгүүд, иргэний эрх зүйн харилцааны ямар үндслээр үүсдэг тухай, гэрээ гэж юу, гэрээ байгуулах санал, гэрээ байгуулсан тооцох үндслэл, за тэгээд мөн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа, хөдөлмөрийн гэрээний гол нөхцлүүд юу байх ёстой юм, хөдөлмөрийн гэрээний талууд буюу ажил олгогч, ажилтан, за мөн хөдөлмөрийн тухай хууль ажил олгогчийн саналаар хөдөлмөрийн гэрээг суслах үндсэл юу байж болох вэ? Сахилгын зөрчил, түүнд ноогдуулах шийтгэл гэд сэдвүүдийг гол нь тайлбарсан. За тэгэхээр иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндслүүдийг та нар бас анзаараад авах хэрэгтэй. Ер нь иймэрхүү тестүүдээр хүүхдүүд залхуурдаг юм уу, дутуу уншаад алдаа гаргаад байна. Тэгэхээр иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндслүүдэд бол агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл, иргэний эрх зүйн харилцаа үүсгэж чиглэсэн шүүхийн шийдвэр, иргэний эрх зүйн харилцаа үүсгэж чиглэсэн захиргааны шийдвэр, оюуны үнэт зүйл бүтээх, гим хор учруулах, үнэлэлгүйгээр эд юмсыг олж авах, эзэмших, иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдал бий болох, иргэний эрх зүйн харилцаа үүсгэхээр хууль заасан бусад үндслэгээд тодорхой бичсэн байгаа. Эдгээрийг нэг сайн тогтож уншаад эргэсүүлээд утгыг нь ойлгох хэрэгтэй байна. Мөн иргэний эрх зүйн харилцаа гэсэн сэдвээр иргэний эрх зүйн харилцааны бүтэс, бүрдлийн хэсгүүдэд та нар бас нэгтлэж унших хэрэгтэй. Үүнд бол 3 үндс хэсгээс бүрдэж байгаа. Иргэний эрх зүйн харилцааны субъект, иргэний эрх зүйн харилцааны объект, иргэний эрх зүйн харилцааны агуулга гэсэн 3 зүйлээ тухайлбал иргэний эрх зүйн харилцааны субъект бол иргэд хоорондын эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус харилцаанд оролцож хуулиар орлогдсон эрхийг эдлэж өөрөө хүлээж байгаа эрх зүйн чадвар чадамжтай этгээд бол эрх зүйн харилцааны субъект болно. За тэгээд сурагчдаар ч юм бол иргэний эрх зүйн харилцааны субъектийн тэр эрх зүйн чадвар чадамжийн тухай иргэний хуулийн агуулгаар тодорхой тайлбарсныг та нар нэгэн уншиж судлаарай. Энд 20 минутанд багтааж ярих учраас цаг байгаа болохоор товчхон ярьж байгааг ойлгох хэрэгтэй. Иргэний эрх зүйн харилцааны тэгвэл объект юу хамаарах вэ гэхээр эдийн баялаг болох эд юмс, оюуны үнэт зүйлс мөн тэдгээрийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах хэрэг орж байгаа гэдгийг бол жишээнүүдээр тайлбарсныг сайн анхаарах хэрэгтэй байна. Тэгвэл иргэний эрх зүйн харилцааны агуулга нь юу вэ гэж. Иргэний эрх зүйн харилцааны агуулга бол тэр харилцаанд оролцогч талуудын тэгш эрхийн үндсэн дээр тэдний эрх үүргээр тодорхойлогддог. За тэгэхээр энэ талаар бол дараагийн нэг асуудал нь гэрээ гэж юу? Гэрээ байгуулах санал, гэрээ байгуулсан тооцох үндслэл. Ер нь эсдийн ерөнхий шалгалтын тест бол та нарын сургуульчгийн агуулгаар сургуульчид дээр бичсэн үг хэллэгээр ирж байгаа учраас та нар сургуульчдтэйгээ сайн уншиж, танилцаж тэр сургуульчгийн үг хэллэгийг өөрийн болгож эзэмших хэрэгтэй байгаа юм. Тухайлбал гэрээ гэж юу вэ гэхээр гэрээ нь 2 болон түүнээс дээш тооны этгээд үр дагаврыг бий болох байдлаар харилцан тохиролцож хийсэн бичвэр юм. Иргэний эрх зүйн харилцаанд ер нь гэрээ байгуулах энэ бичвэр бол их чухал ач холбогдолтой байдаг. За гэрээ байгуулах санал гэж юу вэ гэдгийг ингээд өөрсөндөө та нарын асуултыг тавиад номоо уншаад ойлгосон бол өөрсөндөө шууд ярьж өгч болно. Найз нөхдүүд хамтраад уншиж болно. Ер нь бичиж тэмдэглэл хийх, энэ мэдлэгийг баттгах, энэ шинжлэх ухааны хэлээр бичигдсэн үг өгүүлбэрийг эзэмших чухал байдаг гэдгийг бас
анхааруулахад илүүдэхгүй байх гэж бодож байна. Гэрээ байгуулах санал нь нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандаж хүсэл зоригоо бодтойгоор хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийлэл байна. Гэрээ байгуулсан тооцох үндслэл гээд иргэний хууль зааснаар сурагчдаар чинь бүгдийг тодорхой оруулсан. Би энэ зарим жишээг бол хэлье. Тэгэхээр эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хууль заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр мөн гэрээг бичгээр байгуулах юм бол нэг баримт бичиг үлдээж гарын үсэх зурх буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлснээр гэрээ байгуулсанд тооцно. Цаашлах юм бол гэрээний саналыг хариу ирүүлэх хугацаатаагаар илгээсэн бөгөөд дурдсан хугацаанд нөгөө талаас зөвшөөрсөн хариу авсан гэрээний саналыг хариу ирүүлэх хугацаа заалгүй бичгээр илгээсэн бөгөөд түүнийг зөвшөөрсөн тухай хариуг боломжит хугацаанд хүлээн авсан. Түүнчлэн гэрээ байгуулсан тооцох нэг үндсэл бол нүүр тулж амаар гаргасан санал тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн байх тохиолдол бол гэрээ байгуулсан тооцож болно. За эдгээрийг ингээд сурагчдээрсээ та нар үргэлжлүүлээд сайн тодорхой нэгнгөө судлах хэрэгтэй. За тэгээд гэрээний одоо нэг тодорхой жишээ нь бол энэ хөдөлмөрийн гэрээ байна л да. Та нарын 10 дугаар ангийн сурагчдээр бас хөдөлмөрийн одоо эрх зүйн харилцаатай холбоотойгоор энэ хөдөлмөрийн гэрээ гэж юу юм, хөдөлмөрийн гэрээний гол нөхцлүүд юу байх ёстой, хөдөлмөрийн гэрээний талууд, за тэгээд гэрээг цуцлах үндслэл энэ төр бол маш дэлгэрэнгүй оруулсан байна. Тэгэхээр хөдөлмөрийн гэрээ гэж юу вэ? Хөдөлмөрийн гэрээ нь ажилтан тодорхой ажил гүйцэтгэх нэг талаас, нөгөө талаас ажил олгогч нь ажилтнанд цалин олгох, одоо хийсэн хөдөлмөртөнд тохирсон цалинг олгох, хөдөлмөрийн одоо сайн нөхцлөөр хангах үүрэг хүлээсэн тийм харилцан тохиролцсон бичвэрийг бид нар хөдөлмөрийн гэрээ гэж ойлгож байна. Хөдөлмөрийн гэрээнд заавал тусах ёстой гол нөхцлүүд юу байдгүй гэхээр нэгдүгээрт ажлын байр буюу албан тушаал. Одоо ямар ажлын байр, ямар албан тушаал байх. Хоёрдугаарт нь тэр ажлын байранд одоо заасан ажил үүрэг. За мөн одоо цалин хөлс. Одоо үндсэн цалинг бол хөдөлмөрийн гэрээнд заавал тусах ёстой. Цаашлаад тэр хөдөлмөрийн одоо аятай тухтай нөхцлүүдийг бас бүрдүүлэх энэ зүйлүүдийг заасан байна. Хөдөлмөрийн гэрээний одоо оролцогч талууд нь бол хоёр субъект байна л да. Ажил олгогч, ажилтан хоёр. За хөдөлмөрийн тухай хуулийн та нар ер нь бас уншчихад бол илүүдэхгүй юм байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлах үндслэл юу байдаг вэ гэдгийг бас ингээд хуулийн агуулгаар тайлбарлсан байна л да. Нэгдүгээр тэр аж ахуйн нэг татан буугдсан тохиолдолд, эсвэл одоо тэр ажилтны оронтой хасагдсан тохиолдолд, эсвэл ажилтан албан тушаалдаа тэнцэхгүй гэдэг нь тогтоогдсон бол мөн өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндсэл болно. Түүнчлэн сахилгын зөрчил давтан гаргасан, ноцтой зөрчил гаргасан, цаашлбал мөнгө болоод эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл эсвэл хийсэн, сонгуул болоод томилдоор өөр ажилд ажиллах болсон, контракт заасан үндсэл бий болсон гэд. Энэ одоо үндслүүдтэй холбоотой тестүүд 2023 оны эсдийн ерөнхий шалгалтанд ирэхэд маш олон эсэгчд бол тэнд хариулж чадахгүй байна л да. Тийм учраас эднэрийг нэгнгөө та нар уншиж одоо судлах нь чухал байна. За энэ сахилгын зөрчил гэж юу вэ? Түүнд ногдуулах шийтгэлийн тухай бас сурагчдын уулын тодорхой бичсэн байгаа юм. Тэгтэл одоо энэтэй холбоотой тест ирэхэд алдаад байх юм. Тэгэхээр мэдлэгээ сайн баттгаагүй байна, ном сурагчдтэйгээ сайн бодтойгоор өдөр тутам ажиллаагүй үр дагавар тэгж гараад байна л да. Сурагчдаа одоо бүгдийг уншаад эзэмшсэн хүн бол ийм тестүүдээр одоо бүдрэхгүй штэ, алдахгүй байх боломжтой, 800 авах боломжтой. Сахилгын зөрчил нь ажил таслах, одоо шалтгаангүйгээр ажил таслах, гомдол гаргах, ажлын байран согтуурах гэх мэтийн одоо үйлдэлүүд байна. Ийм одоо сахилгын зөрчил гаргасан тохиолдолд шийтгэл буюу ямар хариуцлага оногдуулдаг вэ гэхээр одоо сануулгах, үндсэн цалингийн 3 сар хүртэл 20% бууруулах, ажлаа салах гэсэн энэ 3 одоо төрлийн шийтгэлийг бол оногдуулж байгаа. Тэгээд сая ярьсан зүйлүүдтэй холбоотойгоор энэ 2023 оны эсдийн ерөнхий шалгалт нийгэм судлал дээр ирсэн нэг тест байна л да. Энэ олон эсэгчд бол хариулж чадахгүй байсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуслах үндслэл үл хамаарах жишээг олоорой гэд 2 оноотой. Тэгэхээр 1 оноотой 2 оноотой тестүүд байна шүү дээ. 2 оноотой тест гэдэг бол бас өөрөө жоохон эргэцүүлэн бодож яж хариулах тийм тестүүд байгаа шүү дээ. Хэрэглэх чадвар нь ямар байна вэ? Онлынхаа мэдлэгийг, тэр хуулийн мэдлэгийг гэдгийг шалгаж байгаа юм тест. За энэ дээр бол одоо иргэн тээгийн ажилдаг аж ахуй нэг татан буугдсан. Иргэн эмн албан тушаалдаа тэнцэхгүй болсон тогтоогдсон. Иргэн ил нь өндөр насны тэтгэр авах эрх үүссэн. Иргэн аан цахилгаан зөрчил гаргаж сануулгах шийтгэл авсан. Иргэн бэн томилдоор өөр орон тооны ажилд ажиллах болсон гэж. Тэгэхээр энд үл хамаарах жишээг олоорой гэхээр хамаарах гэж уншаад хариулцдаг улсууд байдаг. Тэгэхээр эсдийн ерхий шалгалтын тестүүд нь та нарын мэдлэгээс гадна хариуцлага энэ одоо анхаарал төвлөрүүлэх чадварыг чинь шалгаж байгаа юм. Үл хамаарах вэ гэд байхад хамаарах вэ гэж уншаад хариулчихжээ гэд гараад ирж байгаа улсууд байдаг байхгүй юу. Тэгэхээр одоо ди хариулт бол үл хамаарах жишээ нь. Сахилгын зөрчил гаргаж сануулгах шийтгэл авсан. Энэ бол сахилгын зөрчил нэг удаа гаргахад юм уу, нэг удаа одоо сануулгахад бол ажлаас салах, хөдөлмөрийн гэрээг одоо цуслах үндсэл бол болохгүй. Харин тэр аж ахуйн нэгжийн татан буугдсан, ажилдаа тэнцэхгүй болсон, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн, сонгуул юм уу томилтоор өөр орон тооны ажиллах болсон нь бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуслах үндсэл болно гэдгийг түрүүн бид нэр ярьсан байна. За ийм хэрэглээ болгоотолтойрыг анхаарах хэрэгтэй. Дараа нь хөдөлмөрийн гэрээг цуслах үндслэлд хамаарах жишээг олоорой гэдэг. Өмнөх тестэн дээр бол үл хамаарах жишээг олоорой гэсэн бол энд хамаарах жишээг олоорой гэж байгаа. Тэгэхээр жишээ нь иргэн ажлаа шалтгаангүйгээр тасалсан анхны тохиолдол бол хөдөлмөрийн гэрээг цуслах үндсэл болохгүй. Иргэн сахилгын зөрчил гаргаж сануулгах шийтгэл авсан бас нэг удаа болов байхгүй. Дахин давтан одоо болсон тохиолдол бол яадгийг. Сануулгах шийтгэл авсан гэдэг нь ер нь шийтгэлийг бас давхардуулж оногдуулахгүй. За тэгэхээр албан тушаалдаа тэнцэхгүй болсон тогтоогдсон. Энэ бол одоо хөдөлмөрийн гэрээг цуслах нэг үндсэл мөн. Сахилгын зөрчил гаргаж цалингийн 20%-аар шийтгүүлсэн гэдэг чинь бас одоо юу шийтгэлийг давхардуулахгүй. Сануулгах цалингийн 20%-аар бууруулах эсвэл одоо ажлаас салах гэсэн нэг юм 3 одоо үндсэн сахилгын зөрчил хүлээлгдэг хариуцлага байгаа гэдгийг ингээд мэдж байгаа тохиолдолд энд бол төвөггүй хариулах боломжтой. Дараагийн нэг тест нь энэ эсдийн ерхий шалгалтын дээрсэн сахилгын зөрчил гаргасан этгээдийн ажлаас салах шийтгэлийг хэдэн сарын дотор ноогдуулах ёстой вэ гэдэг. Тэгэхээр энэ дээр бол яг тэр хуулиараа зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор зөрчлийг илрүүлснээс 1 сарын дотор гэж сургуучиг дээр чинь бол одоо ноогдуулах ёстой. Тэгээ энэ хугацаа өнгөрсөн бол шийтгэл ноогдуулахгүй гэд тодорхой бичсэн байна. Тэгээ тэрийг уншаагүй, тэрийг тогтоож аваагүй улсууд бол зөрчил гаргаснаас хойш 5 сарын дотор ч гэдэг юм уу 4 сарын дотор 3 сарын дотор 7 сарын дотор энэ төргээ тааж хариулаад одоо буруу оноогоо авч чадахгүй болж байгаа. За бас энэ хөдөлмөрийн одоо гэрээний нэг талаар оролцож болох уугүй юу гэдэг энэ нөгөө иргэний эрх зүйн харилцаатай холбоотой иргэний эрх зүйн чадамжтай холбоотой тест байна л да. Тэгэхээр Бат бол 14 настай хөдөлмөрийн гэрээний нэг талаар оролцож болох уу гэд. Бат өөрийн хүсэлтээр ажил эрхлэх сонирхолтой бол хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Бат нь 14 настай тул иргэний эрх зүйн бүрэн бус ажиллантай гэсэн үндслээр хөдөлмөрийн гэрээний нэг талаар оролцох боломжгүй. Бат нь эцэг их харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр мэрэгжлийн чиг баримжаа ажлын дадлага олгох зорилгоор хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Бат нь 14 настай тул иргэний эрх зүйн заримдаг чадамжтай гэсэн үндслээр хөдөлмөрийн гэрээний нэг талаар оролцох боломжгүй. Монгол улсын иргэн бүр өөрийн хүсэлтээр насны хязгаарлалтгүй ажил эрхлэх боломжтой гэдэг. Тэгэхээр энэ бол одоо хөдөлмөрийн хуулинд бас заасан зүйл байна л да. Ер нь 14 настай иргэн бол иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай, иргэний эрх зүйн заримдаг чадамжтай энэ төр гэдэг энэ зүйлүүд бол тэр хөдөлмөрийн гэрээний нэг талаар оролцох боломжийг бол хязгаарлахгүй байгаа юм. Тэгэхээр C хариулт нь бол зөв хариулт. Та нарын сургачдаар бас энэ тодорхойл бичсэн байна. Тэгэхээр эндээс юу харагдж байгаа гэхээр ер нь эсдийн ерхий шалгалтын тестүүд бол та нараас маш тодорхой цэгцтэй ийм ойлголтыг, мэдлэгийг, чадварыг шалгаж байгаа юм. Бидний дараагийн ярих сэдэв бол энэ төрийн эдийн засгийн бодлоготой холбоотой сэдвүүд байна.
Тэгэхээр ер нь төрийн эдийн засгийн бодлого гэж юу вэ гэдгийг ярих юм. Төрийн эдийн засгт оролцоо хэрэгтэй хэрэггүйн тухай та нарын сурагчдаар бас 11-р ангийн нийгэм судлал сурагчдаар бол энэ Хайк Кейнс гэд хоёр эрдэмтний үзлийг эсрэг үзлүүд байна л да. Хайк бол ер нь либертарианист үзэлтэй. Тэгэхээр эдийн засгт бол төрийн оролцоо хэрэггүй. Эдийн засгт төрийн идэвхтэй оролцоо бол зөвхөн хор учруулна гэсэн ийм байр сууриас үздэг бол Джон Кейнс бол эдийн засгийн төрийн оролцоо бас заашгүй байна. Тодорхой хэмжээгээр хязгаарлагдмал хэмжээгээр бол төрийн оролцоо байх ёстой. Эдийн засаг дэх тэр зах зээлийн тогтолцоо бол уналтаас өөрийгөө аврахгүй. Эдийн засгт төрийн оролцоо бол нийт эрэлтийг нэмэгдүүлэх гол арга зам болдог. Гэсэн энэ байр сууриас бол макро эдийн засгийн онолыг боловсруулсан энэ хоёр эрдэмтний сурагчдаар ч уулан бас тодорхой байж байгаа. За тэгээ 2023 оны нийгэм судлалын эсдийн ерхий шалгалтанд ийм тест ирсэн байхад олон хүмүүс дөнгөж 10 хэдэн хувийн зөв хариулсан байх жишээтэй нийт хэсэгчдийн. Дараах эдийн засгийн ойлголтоос аль нь Хайкийн үзэл баримтлал вэ гэдэг. Тэгэхээр эдийн засаг дахь төрийн идэвхтэй оролцоонд түн зөвхөн хор учруулна гэсэн энэ хариулт ингээд сурагчгийн уншсан хүнд бол энэ ойлгомжтой тодорхой тест байгаа юм л да. Энд толгой эргээд байх юм бол байхгүй. Төрийн эдийн засгийн бодлого гэж юу вэ? Тэгэхээр төрийн эдийн засгийн бодлого бол төрийг эдийн засгийн амьдралыг тогтвортой аюулгүй байлгахад заашгүй чухал байна. Төрийн эдийн засгийн бодлогын хоёр үндсэн чиглэл байна. Төрийн сангийн буюу төсвийн бодлого, төрийн мөнгө зээлийн бодлого. За тэгэхээр эдгээр бодлого бол ер нь нийт эрэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн уналтыг сааруулахын тулд зээлийн хүүг бууруулах, эсвэл гүйлгээнд байх ёстой мөнгөний тоо хэмжээг өсгөх аргуудыг бол хэрэгжилж байгаа юм. Тэгэхээр төрийн сангийн бодлого буюу төрийн төсвийн бодлого гэж юу вэ гэхээр гол утга нь нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн орлого зарлагыг өөрчлөх бодлого. Мөнгө зээлийн бодлого нь бол бас тэр нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мөнгөний хэмжээ болоод зээлийн хүүд нөлөөлөх бодлого. Тэгэхээр нийт эрэлтийг нэмэгдүүлнэ гэдэг бол ер нь яагаад чухал вэ гэхээр эдийн засгт мөнгө ихээр оруулж ирснээрээ худалдаа авалт сайжраад худалдаа авалт сайжирснараа эдийн засгт тэр уналтыг сааруулах чухал ач холбогдолтой байна. За тэгвэл төрийн сангийн бодлогын гол чиглэлүүд үйл ажиллагаа ямар замаар хэрэгжиж гэнэ вэхээр төсвийн зарлагыг нэмэгдүүлэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх гэсэн ийм хоёр чиглэлээр. Тэгэхээр улсын төсөв гэдэг бол ер нь орлого зарлага гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрддэг байна. Жишээлбэл төрийн сангийн бодлогын хувьд бол төсвийн зарлагыг нэмэгдүүлэх ямар арга хэлбэрүүдийг ашигладаг вэ гэхээр нийтийн шинжтэй ажил зохион байгуулах, засгийн газрын хөтөлбөрийг боловсруулах, ажилгүйдлийг бууруулах, ядуурлыг бууруулах ингээд олон янзын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж болно. Мөн төсвийн орлогыг бууруулах, татварын бодлогоор татварын хэмжээг бууруулж болно. Тэгэх юм бол тэр үйлдвэрлэл эрхлэгчдийн орлого нэмэгдээд, үйлдвэрлэл нэмэгдээд эдийн засгийн бас сэргэх ийм ач холбогдолтой байна. Мөнгө зээлийн бодлого бол нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мөнгөний хэмжээ болоод зээлийн хүүд нөлөөлөх бодлого гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол бас хүүгийн бодлого, мөнгөний бодлого гэдэг дотор нь хоёр төрлийг бол чухалчилж авч үзэж болно. Ер нь хүүгийн бодлого нь зээлийн хүүг бууруулах, эсвэл өсгөх замаар эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг хэмжээг ихсгэх, багасгах бодлого байна. Мөнгөний бодлого нь болохоор эдийн засагт мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, багасгах үйл ажиллагаа. Энэ мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг гол байгууллага бол Төв банк байна. За бас нэг зүйл бол энэ дээр бонд гаргах. Засгийн газар бонд гаргах гэдэг нь бол юу гэсэн үг вэ гэхээр бонд буюу тэр үнэт цаасыг худалдах, буцаагаад эргүүлж худалдаж авах нь өөрөө бас энэ гүйлгээнд байх, эдийн засагт байх мөнгөний нийлүүлэлтийг ихсгэх, багасгах тэр арга байна. Жишээ нь бонд гаргаад худалдсан гэвэл иргэд аж ахуйн нэгжлийн сул чөлөөтэй байгаа мөнгө хөрөнгийг хурааж авч мөнгөний нийлүүлэлтийг багасгах гэж гэсэн. Тэр тодорхой хугацааны дараа өсгөөд өгж байгаа нь бол мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ийм ач холбогдолтой байна. За тэгээд ер нь энэ хоёр асуултанд та нар бас сайн бодож үзэх хэрэгтэй байна. Зээлийн хүүг бууруулах нь яагаад нийт эрэлтийг нэмэгдүүлдэг юм?
Гүйлгээнд байх мөнгөний тоо хэмжээг өсгөх нь яагаад нийт эрэлтийг нэмэгдүүлдэг вэ гэв. Тэгэхээр банкны зээлийн хүү буурахад иргэд аж ахуйн нэгжүүд зээл их аваад хүмүүс мөнгөтэй болоод тэр хэмжээгээр нийт эрэлт бол нэмэгдэнэ гэсэн үг. Тийм учраас зээлийн хөөг бууруулах явдал бол нийт эрэлтийг нэмэгдүүлэх нэг арга зам. Гүйлгээнд байх мөнгөний тоо хэмжээг өсгөх буюу эдийн засгт мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь хүмүүсийн хувьд мөнгөний үнс нь буурч мөнгийг хадгалахын оронд бараагаар суулгахыг илүүд үзэж байгаа юм. Ингэснээрээ яах үр дүн нь юу вэ гэхээр бага хуримтлуулж илүү их худалдаа авалт хийгээд тэрний үндсэн дээр нийт эрэлтийг нэмэгдүүлэх ийм ач холбогдолтой. Тэгэхээр гүйлгээнд байх мөнгөний тоо хэмжээг өсгөх нь яагаад нийт эрэлтийг нэмэгдүүлдэг вэ гэдгийг бол ийм үндслүүдээр тайлбарлаж байна. За тэгээд энэ төрийн эдийн засгийн бодлого, төсвийн бодлого буюу сангийн бодлоготой холбоотой ийм тест хэрэгтэл олон эсэгчд бас хариулж чадахгүй байна л да, буруу хариулаад байна. Дараах өгөгдлүүдээ аль нь төсвийн бодлогын нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгод хамаарах вэ гэж. Тэгэхээр ер нь төсвийн нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгод нийт эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд төсвийн бодлогын ямар арга замууд байдаг вэ гэж та нар бодох ёстой л да. Ер нь энэ нийгмийн ухааны тест хариулах чинь бас л математик тоо бодож байгаад хариулдагтай адилхан шүү дээ. Юу өгөгдсөн байна, юу гэж асууж нэлээд бодож хариулах ёстой юм. Жишээлбэл зээлийн хүүг бууруулж гүйлгээнд байгаа мөнгийг өсгөх гэдэг бол төсвийн бодлого биш, мөнгө зээлийн бодлогын асуудал яригдж. Засгийн газар бонд гаргаж худалдаа авах гэдэг бол бас мөнгө зээлийн бодлогод хамаатай асуудал. Зээлийн хүүг өсгөж гүйлгээнд байгаа мөнгийг бууруулна гэдэг бол бас мөнгө зээлийн бодлогын асуудал болж байгаа. Тэгэхээр хувь хүн болоод аж ахуйн нэгжээс авах татварын хэмжээг бууруулах гэдэг нь бол энэ төсвийн бодлогын нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгод хамаарах арга хэмжээ гэж ойлгож байна. За дараагийн бас нэг тест байна. Дараах өгөгдлүүдээ аль нь мөнгө зээлийн бодлогын нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгод хамаарах вэ гэв. Өмнөх нь бол төсвийн бодлогод хамаарах вэ гэж асуусан. Одоо бол яах нь вэ? Тэгэхээр мөнгө зээлийн бодлогын эрэлтийг нэмэгдүүлэх арга замтай холбоотой үг өгүүлбэр хаана байна гэж та нар харах ёстой л да. Тэнгүүд энд бол зээлийн хүүг бууруулж гүйлгээнд байгаа мөнгийг өсгөх гэсэн энэ. Нөгөөх дөрвөн хариулт нь бол төрийн төсвийн бодлого, сангийн бодлогын эрэлтийг нэмэгдүүлэх зорилгод хамаарах тийм хариултууд байна. Өнөөдөр бидний ярих 3 дахь сэдв нь бол энэ Монгол Улсын гадаад харилцааны зөөлөн хүчний бодлого. 11-р ангийнхаа сурагчдаар бас нэлээд их жишээ баримтуудаар тайлбарсан байгаа. Энд би гол анхаарах зүйл нь юу гэхээр ер нь зөөлөн хүч гэж юу? Энэ зөөлөн хүчний бодлогын онолыг боловсруулсан гол үндсэн анх дэвшүүлж шинжлэх ухаанд оруулж ирсэн хүн юм бэ гэхээр Америкийн эрдэмтэн, олон улс судлаач, улс төр судлаач, Харвард их сургуулийн профессорын Жозеф Самуэль Най гэдэг хүн байна. Тэгээ Най бол Роберт Кохэн гэдэг тэр эрдэмтэнтэй хамтраад 1977 онд олон улсын харилцааны тийм неолиберал онолын чиглэлийн хүмүүс байгаа. Тэгээ энэ чиглэлээрээ хүч чадвах харилцаа хамаарал гэсэн бүтээлийг туурсан байна. Нэг бусад улс орнуудаас хүсэж байгаа зүйлээ хийхийг хүчээр тушаахаас ялгаатай нь хамтран ажиллаж эргээр ойлгуулахыг зөөлөн хүч гэж нэрлэж болно гэдэг тэрээр бол хэлсэн байдаг. Тэгэхээр зөөлөн хүч гэдэг ойлголт нь юг илэрхийлж байгаа юм гэхээр ер нь олон улсын харилцаанд эртнээс эдүгээ хүртэл чухал ач холбогдолтой хэрэглэгдэж ирсэн ийм ойлголт. Улс орнуудын хоорондын маргаантай асуудлуудыг шийдвэрлэхдээ хүчээр биш, албадлагаар биш, гол нь яриа хэлцээний аргаар ч гэдэг юм зөөлөн аргаар шийдвэрлэх гэсэн тэр утга байна. Зөөлөн хүч гэдэг нь гадны улс оронтой харилцахдаа бусдын сонирхол татахуйц, соёл урлаг, үнэт зүйл, гадаад бодлого, санхүүгийн боломжоо ашиглан хүссэн үр дүнд хүчээр бус хүрэхийг хэлнэ. Тэгэхээр зөөлөн хүчний бодлогын гол утга санаа бол ер нь эртнээс идүүгээ хүртэл тэр өндөр хөгжилтэй их гүрнүүд байна, буурай хөгжилтэй улсууд байна. Аль алинд нь бас чухал. Тэгэхээр соёл, урлаг, боловсрол, гадаад бодлого энэ салбарт бол илүү их амжилттай хэрэгжиж ирсэн ийм бодлого байна. Зөөлөн хүчний бодлого. Зөөлөн хүчний бодлого нь гэж юу вэ гэдгийг та нарын сургагчдаар бол ерөнхийдөө ийм утга агуулгаараас тайлбарсан. Энэ үндсэн тодорхойлолтуудынхаа үг өгүүлбэрүүтэй бас ажилламаар байгаа юм. Зөөлөн хүчний бодлого бол аливаа улс албадах, урамшуулах аргаар биш.
бусад улсуудын сэтгэлийг өөртөө татах арга замаар хүсэж байгаа үр дүнд хүрэхийн тулд бусадад нөлөөлөх чадвар гэж. Тэгэхээр тэр сэтгэлийг өөртөө татах аргаар гэж байгаа. Жишээлбэл одоо манай 2 хөрш байна шүү дээ. Орос, Хятад ч юм уу. Тэгээ 3 дахь хөршүүд байна. Америк, Япон, Солонгос. Энэ зөөлөн хүчний бодлого бол энэ жижиг буурай улсууд бол маш амжилттай хэрэгжиж байна. Манай ч гэсэн одоо хэрэгжиж байгаа. Тэгэхээр энд одоо энийг юунаас харж болох вэ гэхээр энэ зөөлөн хүчний төрлүүдээс харж болно. Бизнес инновацийн одоо төрөл дээр их яригдаж болж байна. За одоо хамтарсан үйлдвэр аж ахуйн газар байгуулах, гадаадын одоо хөрөнгө оруулалт, шууд хөрөнгө оруулалт эдгээр ингээд холбоод ойлгож байна. Соёлын салбар бол одоо энэ зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэх, амжилттай хэрэгжүүлэх маш чухал салбар байна. Жишээлбэл одоо соёлын үйлдвэр, соёлын аялал жуулчлал энэ төр гэдэг одоо та нар бол мэдж байгаа. За улс төрийн үнэт зүйл, институтийн хөгжил, гадаад бодлого, боловсрол бол жишээ нь одоо зөөлөн хүчний төрөл манай Монгол дээр бол маш их амжилттай хэрэгжиж байгаа. Одоо социализмын үед бол зөвлөлт холбоот улс социалист орнуудад одоо олноороо явж сурч мэдлэг боловсрол эзэмшиж ирж байсан. Одоо бол Америк, Япон, Солонгос одоо тэр Англич байдаг юм уу тэр гадны өндөр хөгжилтэй одоо томоохон их сургуулиудад ч суралцах сонирхол их байна. Оюутнууд ихээр явж гин. Гадааны янз бүрийн тэтгэлгүүд их хөгжиж байна. Тэгэхээр энэ бол одоо боловсрол бол энэ зөөлөн хүчний төрөл дотроос нэлээд томоохон байр суурийг эзэлдэг юм төрөл байна. За тэгээд энэ нийгэм судлалын статистик хурцлалтын 2023 оны тестүүд дотор нэг ийм тест явж байхад хариулж чадахгүй шүү дээ. Тэгэхээр одоо энэ зөөлөн хүчний бодлогын үйлдэлийн төрлийг сонгоно уу гэдэг. Үнэт зүйлс, төрийн бодлого, эдийн засгийн хүч, захирах чадвар, удирдамж, сэтгэл татам байдал. Тэгэхээр дээр одоо бид нар яриад байгаа тэр зөөлөн хүчний бодлого, ер нь зөөлөн хүч гэж юу вэ гэдгийг мөн чанарыг тодорхойлох нэгэн гол одоо шинж тал нь бол энэ сэтгэл татам байдал. Бусад улсуудын сэтгэлийг өөртөө татах тэр одоо үйлдэл байна шүү дээ. Тэгээд ийм одоо амархан тестэн дээр л хариулж чадахгүй алдаад байгаа явдал бол сурхажгийг нэгнгөө уншихгүй байна, дутуу уншаад байна гэдгийг л харуулад байгаа юм. Энэ зөөлөн хүчний бодлогын одоо жишээ нь бол энэ Америкийн урлаг, спорт, телевизийн контентууд байна. Японы сумо бөх одоо тэр эдийн засгийн голлох нөлөө өгөх автомашины маркетинг эдгээр бол энэ хөгжиж байгаа орноо иргэдийн одоо хүсэл мөрөөдөлд бол өвчтэй нөлөөлж байгаа. Тэгээ энэ шалтгаанаар олон улсын оюутнууд сурах гэж эдгээр орныг бол зорж байгаа. Тэгэхээр тэр гол одоо шалтгаан нь бол мөн дээрх гүрнүүдийг өөрийн хүчрхэг болгож байгаа ийм. Тэгэхээр зөөлөн хүчний бодлого бол ер нь бас буурай хөгжилтэй тэр их гүрнүүдийн аль аль талдаа бас ач холбогдолтой зүйл байна л да. Ер нь ач холбогдлын даяаршлын өнөөгийн нийгэмд бол улам бүр өссөн нэмэгдэж байгаа. Тийм учраас одоо Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг улс төр дипломатын арга замаар хангах үндэс нь зөөлөн хүч гэж одоо манай энэ гадаад бодлогод бас тодорхойлож их ач холбогдол өгж байгаа. Тэрний нэг жишээ нь бол одоо Монгол улс соёлын дипломат ажиллагааг явуулж зөөлөн хүчийг идэвхжүүлэх тэр нөөц боломжийг бол ирж хааж байна. За Монгол улсын зөөлөн хүчний бодлогыг одоо амжилттай хэрэгжүүлэх гол үндэс суурь бол улс төр нийгмийн тогтвортой байдал, эдийн засгийн эрчимтэй бөгөөд тогтвортой хөгжил байх болно. Монгол улс хэдийгээр жижиг улс боловч түүхэн цаг хугацааны туршид энэ тусгаар тогтнол аюулгүй байдлаа хангах баталгаажуулахын тулд олон улсын эрх зүйд тулгуурсан зөөлөн хүчний бодлогыг бол явуулах шаардлагатай байсан. Одоо жишээлбэл энэ 2 одоо хөрштэйгөө бол зөөлөн хүчний бодлогыг одоо явуулж ирсэн. Тэгэхээр Монгол улсын үндсэн хууль гадаад бодлогын үзэл баримтлал, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд үндэсний аюулгүй байдлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр дипломатын аргаар хангах тухай бол заасан байна. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн Монгол улс олон улсын тавцсан дах өөрийн улсын эзлэгчийн нөлөөг нэмэгдүүлэх, үндэснийхээ онцлог ялгарх давуу талыг бусдад таниулах, улмаар гадны хөрөнгө оруулагчдыг өөртөө татах замаар эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд энэ зөөлөн хүчний бодлогыг бас аль болохоор олон төрлөөр нь хэрэгжүүлэх юм зайлшгүй шаардлагатай байна. За Монгол улсын зөөлөн хүчний бодлого нь ер нь одоо ийм бас давуу талуудыг ашиглаж болно. Ардчил хүний эрх хэрэгчлөө, инх тайванч, олон тулгуурт нээлттэй гадаад бодлого, цөмийн зэвсэггүй бүс, нутаг дэвсгэрийн маргаангүй байдал, зах зээлийн чөлөөт эдийн засаг, одоо манай улс үндэсний баялаг түүх, сашны зөрчил мөргөлдөөнгүй байдал, байгаль одоо онгон дагшин орчин, инхийг сахиулагч орон, уул уурхайн баялаг, бас нэг гол зүйл бол энэ нүүдлийн соёлын өв, соёлын үүдвэрл,
соёлын аялал жуулч, соёлын дипломат ажиллагаа зэргийг нэрлэж болно. Элсэлтийн ерөнхий шалгалтанд 2023 онд ирсэн нэг ийм тест байна. Америк эрдэмтэн Жозеф Самуэль Най, эрдэмтэн Роберт Кохентэй хамтран 1977 онд олон улсын харилцааны неолиберал онолын чиглэлээр хүч чадахүй харилцан хамаарал гэсэн бүтээлээ туурилсан. Энэхүү бүтээлд хамаарах үзэл санааг ялгаарай гэв. Тэгээд одоо энэ дээр бол хатуу зөөлөн хүчний ялгааг бол тайлбарсан. Нэг эсэргүүцэхгүй хамтдаа одоо энийг хослуулсан ухаалаг хүчний тухай онолыг бас тайлбарсан байгаа шүү дээ. Эдгээр эрдэмтэд бол. За тэгээд зөөлөн хүчний онолыг анх удаа дэвшүүлсэн эрдэмтэн бол Най. Тийм учраас одоо зөв хариулт нь бол 1, 3 буюу B хариулт. За ингээд та бүхэнд амжилт хүсье. Ер нь бол ном сурагчдыг одоо их бүтээлчээр ажиллах шалгалтын дээр бол өөрсдөө хамаг одоо анхаарлаа төвлөрүүлж маш хариуцлагатайгаар одоо хариултаа бичих нь чухал байна. Анхааралтай байсанд баярлалаа.